Доотгоо захирч чадахгүй бол унжуулж явахын хэрэг байд юм уу? Шок мэдээ хошин тайм нэвтрүүлэг үзэгслэн болгох чимээх усан туул ажлын анхны дугаараа хүргэж байна. Үхэр дэргээр туулаа гүйцэн гэдэг өөдгөө муу явдлууд үнэнд гүйцэгдсэн үзэгслэн жил байхын ерөөлөргөөд шин дугаараа эхлүүлье. 28 настай зээг ихч согтуу Монгол эр 20 настай бүсгүйг цахилгаан шат руу чирч гултран дарж унгаад бүсгийнээс нь доош тэмтэрч барихын хамт мөнгийг нь дээрэмдсэн байна. Мунаг шунаг хоёр нийлсэн гэмт үйлдэлээрээ тэр эх орноо Япон даяар шившиллээ. Шунаг дээрээ мунаг энэ залуугийн нэрийг Япон хүн тоож цээжлэхгүй, тогтоогчгүй. Монгол гэдэг нэгэн нэр Японы чихэнд дуурсгал биш, дургуутсал болон үлдэж байна. Монголчууд өмнөөс нь шившиг болж Японд ажиллаж, амьдардаг, барилддаг, зодтолдог, сурдаг, мэддэг эх орон нэгтнүүд нь дугуй Монгол нүрээ Япон улсын хаан хийхээ мэдэхгүй ичиж байна. Тал хэрийн нүүдэлчин ирчүүд үггүй морцсон чиний минь харц гэж дуулдаг шиг хоньны бэлчээрт дарж унагадаг байсан явдал биичгэлээ өнөө цагт Японд бүхэл Монголд ч тохирохгүй. Хөдөө тал дараад ойдсан байлгаж хуруун дах бүгж чихэн дэх эмгийг нь мулцлах эрийн тачаал эдийн шунал давхарлсан хүгээр нэгч байгаагүй бах. Японд ийм хэрэг өдрийн од шиг ховрол Монголд шөнийн мичид шиг олон юм. Хүний нутаг гүний газарт эх орон чинь хамт явдаг юм шүү залуусаа. Эх орноо бүү шившгэл элэг нэгтнүүдээ бүү хичээ. Өнгөрсөн оны намар Яарамгийн замд 20 хоногт багтаагаад барьчихна гэсэн бардам маам шалтан гоё болоод хагас жил өнгөрлөө. Тэгэхээр яа гэдэг нь болохгүй шүү. Наад хүчтэд хийгээгүй болсон. Зүгээр буцааж суулцаагаар болсон. Дээр нь ингээд нэг нэмхэн юм цутгаад явуулчих болсон шүү. За ямар ч тач замыг бол биднээс 8 сарын 20-нд 21-ний орой 12 цагийн байдлаар нэх одоо төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ер нь бол нийт ажил маань өөрөө 9 сард ажилладаг байна. 10 машин техниктэй 30 баатар ажилдаа ханцуу шамлан орлоо. 20 хоногт дуусна гэсэн нь 2 он дамнаж байна. Намартаа багтааж нээх нүхэн гарц урт өвлийг үдээд урин хавартай золгож байна. Нүхэн гарц биш гарцгүй нүхэн онгоож харлаад 13 настай хүүхэд унаж хүн дээр бэртэж гимтсэн. Хүнээ боддог хотод бол нүхэн дунсан хүүд нүхэн төлбөр олгоно. Гагцхүү Улаанбаатар бол угаасаа л улаан шороонд иргсэн ухсан нүхэн онгоосон, утаа маань олгоодсон, улсын баатар, улсын авраг хүмүүс засгалдаг, үргэлж дайн тулаан болж байгаа юм шиг баатарлаг нэртэй хот. Хайс торгүй, хашаа хаалтгүй, хар нүх ухаж орхисны улмаас хүү нүхэнд нь хөл алдан ойтсон. Амлалтандаа хүрээгүй албан тушаалтнууд ажиллаа хийсээр амлалтанд нь хууртаж, амлалтыг нь мартдаг ард олон нь ухсан нүхэнд ойтсоор яваа улс орон. Улсын баатар Батүлийн үед Яармагт зам барихдаа машина бодоод хүнээ мартсан. Яарамгийн замд 2015 оноос хойш 56 хүн амь насаа алдаад байна. Батүл цагаан толгойтой учраас хар толгоогоор хариуцлага хүлээнэ гэж хэлэх дуртай. Харин Сумья Базар хар толгойтой. Ард түмэнд амлсан хэлсэндээ хүрээгүй. 20 хоногт барина гэд 3 улирал 2 он дамнуулсан ухсан нүхэнд нь гимгүй хүүхэд биш. Ажил хариуцсан сэтэртэн туурайтнууд нь унах ёстой биш гэж юу? Хөгжлийн банкны хэрэг явдал шүүхийн танхимд багтахгүй том тонол юм байна. Гин буруугийн шүүх хурлыг нь Улаанбаатар чуулгын концертын танхимд 3 дугаар сарын 2-нд хийхээр товлсон боловч 4 дугаар сарын 17 хүртэл хойшлууллаа. 80 гаруй шүүгдэгч хуулийн 4 этгээдийн голдуу, өвчтэй, эсвэл гадаадд явж байж таардаг олон арван өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлогдоод байна. Монголын улс төр 17-гийн тоог зүгээр орхидоггүй зөв бус тогтлоор 4 дугаар сарын 17-нд товлогдлоо. Улаанбаатар чуулгын концертын танхимд Хөгжлийн банкны тонуул эмгэнэл драмын шүүх хурал зарим хэсэг хаалттай болно. Нотлох баримтыг шинжилэн судлах сонсгол нь нээлттэй болсон ч гин буруугийн тогтоох шүүх хурал нь чуулгын танхимд хаалттай болохоор байна. Намынхан, улсын хурал, засгийн газрынхан, яам, тамгийнхан, Хөгжлийн банкныхан өөрсдөө үр тавиад болцсон хувийн хвшлийнхэн гээд ёозороо өнгөөрөө байна. Монгол Ардын намаас улсын хурлын гишүүн Баатар Бэлэг, Ган Хуйг, Шар Хэмээх, Амар Төвшин, Дэд сайд асан Бат Эрдэнэ, Эрчим хүчний дэд сайд Баяр Магнай, Ардчилсан намаас экс ерөнхийлөгч Женко Баттулга, улсын хурлын гишүүн Алтан Хуйг, Хөгжлийн банкны талаар шүүлүүлэгчдийн нэг хүн намаас найдлаа зэрэг найдлага алдсан 32 хүнд нэмж хөлийн хориг тавьсан байна. Зөвхөн Монголдоо гэж дуу аялах хүмүүсийн дотор Монгол банкны ерөнхийлөгч Лавгсранд цохиж явна. Төв банкныхын толгой хил гарах ирэхгүй улсад долларын ханш цаашид яаж өсөхийг хинч таашгүй болсон. Өрөнд оруулж үтэнд бариулсан Худалдаа Хөгжлийн банкны сахал Эрдэнэвлэг зээл аваад мөрөөдөө тоглосон Бэрэн группийн мөнхтөр Эрлийн үзүүрдэх Эрдэнэбат зэрэг хувьсгалын хөрөнгийг хувьдаа завшигчдад өмнө нь хөлийн хориг тавьсан юм.
Хөгжлийн банкны 1.8 их найдын чанаргүй зээл овоорч дампуурлын ирмэг тулсан талаар шүүлүүлэгдснээс хойш 1.1 их найд төгрөгийн өр төлөвлөдөд байна. Өрийг нь өөрсдөр нь төлөвлөсөн ч өсөөгүй эдийн засаг, орлогдоогүй импорт, нэмэгдээгүй экспорт, аваагүй цалин, олоогүй ашиг алдагдсан боломж эргэн нөхөгдөхгүй юм. Улсын хурлын 7 гишүүн нүүрсний хулгайн хэрэгт яллагдагч болж дам болон давхар дээлээ толгой дээгүүрээ нөмөрөхөд ойртлоо. Авилгатай тэмцэх газрын зарласнаар улсын хурлын 6 гишүүн эрүүгийн цагдаагийн мөрдснөөр нийт 7 гишүүн нүүрсний хулгайд холбогдсон яллагдагчаар татагдаад байна. Тэд бол ардын хувьсгалын 7, ардчилсан хувьсгалын 7 ч биш. Нүүрсний хулгайн 7 юм. Нүүрс тээврийн нүдэн хатан адиас сүрэн хахуул өгөх хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд бөгөөд гишүүн аюур сайхан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл буюу шууд хэлбэл мап байгуулах. Хуульч Раднасэд, Шүглж Мөнхбат, Наранбаатар, Инх хамгаалан нар албан тушаалаа уруулан ашиглаж бусдад давуу байдал олгох гэмт хэргийн ялтагдагч болоод байна. Улсын хурлын гишүүн Ажнаа Батэрдэн орон нутгийн 5 толгойд эзэн сууж 18 тэрбум төгрөгийн хохирол учруулж 339 мянган тонн нүүрс хилээр өшгөлсөн хэрэгтэй яллагдагчаар татагдсан. Аюур сайхан Мөнхбат нар өөрсдөө эрхээсээ татгалзах хүсэлтэд гаргасан. Жишээ нь аюур сайхан Монгол Ардын хувьсгалт намын хөгжил шинжилгээний хороо, Монголын оюутны холбооны найз нөхөд туслах зөвлөгөөдөө Эрдэнэс 5 толгойн голд зангилаа албан тушаал тавиулан цавчхыг нь цавчиж, бодлуулахыг нь бодлуулсан. Хулгай мөнгөөрөө хотын төвд шилэн офис, ардтын аманд тансаг хаус хороолол бариулж зүсэлж мэдхгүйч хурдан морь цуглуулсан нүүрсний мапын толгой байсан гэсэн үг юм. Хар тамхины Колумб мапын Пабло Эскобар гэдэг шиг хар нүүрсний аюуроо сайхан бор гихч илэрлээ. Аюур сайхан нэг хүрц нүүрс, нэг шанагч нүүрс аваагүй гэж хэлсэн. Аюур сайхан бол хүрзээр биш, шангаарч биш, тендерээр гэрээгээр нь авдаг хүн. Бусад гишүүдч бүгдээрээ хэрэг хийгээгүй би номхон тэмээ ус төржүүлж байна. Би зүгээр л жолооч тээвэрчин гих зэргээр ярьцгаасан юм. Харин ордныг ичээ болгон унтаж байгаа цочид сэрсэн баавгай 5 толгой хайгаад олдоггүй төөрсөн хүн. Тэвнэр зэвсгэлсэн хятад компани Монгол жанжин зэргийн нэрс яллагдагчин жигсаалтаас гээгдсэн байна. Нүүрсний хулгайн хэрэгт нийтийн албан тушаалтанд 42 хүн холбогдсон. Сайдаас нь 1, засаг дарга 2, гишүүний зөвлөх 1, гайлын байцаагч 12, хилийн цэргийн 4, автоэврийн төвийн 4, Эрдэнэс 5 толгойн 6, бомтын 2, 5 толгой төмөр замын 3 байна. Мөн компани захирал дарга 14, эргэн 22 байна. Шок мэдээ хошин тайм нэвтрүүлэг 23 дахь дугаараа хүргэлээ.